Сайн байцгаана уу? Та бүхэндээ хууль зүйн үндсийн хүрээлэнгээс бэлтгэн хүргэдэг энэ лайв подкастын энэ удаагийн дугаарт хууль зүйн тусламжийн төвийн Баянгол дүүргэх салбарын улсын өмгөөлөгч өмгцдэг Сүнгээ Архан дүүргийн Сагдаагийн 1-р хэсгийн нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн байсагт Сагдаагийн тэслэгч Баян цэцэг нартай хуулзуулж байна. Өнөөдөр бидний ярилцах сэдэв бол гэр бүлийн хүчирхийлэл энэ сэдвээр ярилцах болно. Энэ гэр бүлийн хүчирхийллээс болоод одоо ингээд баримтчилгаа нийт юуны зөрчил оногдуулсан шийтгэлийн төрлийг авч үзвэл дийлэн хувь буюу 94.4%-ийг баримтчлах шийтгэл оногдуулсан байна гэдэг энэ статистик мэдээлэл байна. Яг өнөөдөр таны ажиллаж байгаа тасаг дээр нөхцөл байдал ямар байна? Сүүлийн 1 жилийн судалгааг нь авч үзвэл тийм ээ. Манай үзэгчдэд бас нөхцөл байдал ямар байгаалаа та танилцуулаач. За манай яг Сүнгээ Архан дүүргэх нутаг дэвсгэрийн хүрээнд гэр бүл хүчирхийллээр сүүлийн 26 оны 1-ээс 3 дугаар сарын байдлаар болохоор 1115 гэр бүл хүчирхийллийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байсан. За үүнээс нь авч үзэх юм бол яг манай Сүнгээ Архан дүүргч өөрийн гэсэн онцлогтой 80% нь гэр хороол бүрэн дунд боловсралтай иргэд байдаг. Ингээд цагдаагийн байгууллага дуудлага мэдээлэл өгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад зөрчил нь тогтоогдсон тохиолдолд гэр бүл хүчирхийллийн дуудлагыг буцаах ямарч боломжгүй тухайн үнд шүүхээр ороод шийдэглээ аваад гаргадаг. Одоо хосод хоорондоо маргана. Тэгээд мэдээж цагдаа дуулна. Тэгээд цагдаа дуудаад цагдаа нь гэр бүлийн хүчирхийлэл ямар гэдгийг тогтоогоод нөхрийг нь баривчилждаг. Тэгсэн чинь маргааш нь эхнэр нь хурж ирээд нөхрөө гаргамаар байна гэдэг асуудал яригддаг байхгүй тийм ээ. Энэ тал дээр та бас манай үзэгчдэд хууль эрх зүйн орчин ямар байгаа? Энийг ер нь цаашид өөрчлөх шаардлага байгаа юу? Нэгний хэрэгсээ шаардлага байна уу? Яагаад гэвэл нөгөө асуудын хоорондын харилцаанд бас сэв суулгаж байгаа гэж бас зарим судлаачид үзээд байгаа шүү дээ. Тэгээ хүмүүс ер нь тэгдэг л дээ. Өнөөдөр нэг ялгахгүй асуудлаас болоод хоорондоо муутчихдаг. Энэ дээрээс болоод за ялангуяа залуу улсууд бол энэ маргаанаас болоод цагдаагийн байгууллагад хандчихдаг. Тэгээ нэгэн цагдаагийн байгууллагад хандаад өргөдөл мэдээлэлд орчих юм бол энд хуулийн дагуу арга хэмжээ авахаас өөр аргагүй болдог. Гэвтэл цаашдаа гарах үр дагаврыг бодохгүйгээр зүгээр нэг жижиг сажиг асуудал дээр ингэдэг улсууд бас байна. Гэхдээ бүр үнэнгээсээ бүр байнгын дарамтанд байдаг мөртлөө энийг нуугаад идэг улсууд бас байна. Яг нууж байгаа шалтгаан нь бол за хэрвээ би ингээд нөхрөө ч юм уу эхнэрээ ч юм уу энэ гэр бүлийн хүчирхийлэл гэдэг чинь ганцхан эрэгтэй хүний үйлдэлтэй ажил биш шүү дээ. Эхнэрүүд ч бас байна. Тэгэхээр эхнэр нөхрөө ингээд хуулийн хариуцлага ингээд хүлээлгээ явуучих юм бол дараа нь гарч ирээд энээсээ дор юм болох болов гэж бодоод айгаад хилдэггүй улсууд байна. За одоо л энийг дарж авахгүй болохгүй гэж цагдаагийн байгууллагад өчөөд араас нь энийхээ би буруу юм хийчихээ би ийм зүйлийг твчих ёстой байжээ гэдгийг ойлгодог ийм улсууд бас байгаа даа. Энээс болоод бол бас цагдаагийн байгууллагын ачааллууд бол маш нэмэгддэг. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл яг ямар хэмжээнд байна вэ? Хоосуудын хоорондын харилцаа ямар түвшинд байна вэ? Яг ямар үйлдэлийг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэх вэ гэдэг дээр бол бас иргэд маань тодорхой хэмжээний ойлголттой болох хэрэгтэй гэж бодож байгаа. За хүчирхийлэл гэхээр манайхан чинь ингээл арх угаал тагсан согтуу тавиал бинийгээ зоддог л гэж ойлгоод байдаг. Гэтэл хүчирхийлэл чинь бол маш олон төрлийн хэлбэртэй. За тийм ингээл биеэр үлдэж байгаа хүчирхийлэл тийм ээ. Эдийн засгийн хүчирхийлэл гэж байна. За эхнэр нөхөр хоёр зарим нь бол хүүхдээ хараад гэртээ сууж байгаа тийм ээ. Нөхөр нь ганцаараа ч юм уу эхнэр нь ганцаараа ажил хийдэг. Тэгтэл би л мөнгө олж гин гэдэг байдлаар ингээд эдийн засгийн хүчирхийлэл үзүүлдэг. За нөгөө талаар үл хайхрах хүчирхийлэл гэж бас айгүй тийм том хүнд үзэгдэж харагдахгүй ийм хүчирхийлэл байдаг. За энэ хүчирхийлэл бол тоохгүй. Ингээл чи байна уу байхгүй юу хамаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүчирхийлэлд өрч байгаа хүн чинь энийг өөрөө бас мэддэггүй. Ингэж явсаар байгаа тусуудын хоорондоо харилцаа ингээд хөндөрөөд энээсээ болоод гэр бүл салах шалтгаан болдог. Энээс болоод гэр бүлд байгаа бусад гишүүд яг энэ үл хайхрах хүчирхийллээс болоод бас нөгөө давхар хүчирхийлэлд өртчихэдэг. Жишээлх юм бол эхнэрийн ингээл нөхөр нь тоохгүй байгаа тахад гомцон сэтгэлээ нөхөртөө гаргаж чадахгүй байгаа хүүхэд гэр бүлтэй байгаа хүүхэдтэй ч юм уу. Эсвэл өндөр настанд ч юм уу тэр гэр бүлд амьдарч байгаа хөдөлмөрийн чадваргүй болсон ийм хүндээ ч юм уу бас хандах ийм байдлууд гардаг. Энэ бол амьдрал дээр хамгийн төгөөмөл гэдэг асуудал. За дараагийн дугаарт цахим орцсон
одоо хөгжөд болж штэ. Энтэйгээр холбогдтойгоор одоо цахимаар мөрдөх, мөшгөх ийм хүчирхийлэл бас гарч ирсэн. Одоо гараал явахаар нь чи хаана чи тэнд явна энд явна гэл эсвэл ороод ирэх нь чи тэнд тэдэн минут боллоо энд тэдэн минут боллоо юу хийсэн гэдэг ийм хүчирхийллүүд бол одоо бас их гардаг болоод байгаа. Энээс болоод хүмүүс хоорондоо ойлголцож чадахгүй, ярилцаж чадахгүй байгаагаас гэр бүлийн хүчирхийлэл үүсэх үндсэн нөхцөл бол тавигдчихж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр энээс урьдчилан сэргийлэхийн тулд одоо эхнэр нөхөр хоёр гэдэг бол бүхэл бүтнийг айл гэрийг авч явж байгаа хоёр баг нь тийм ээ. Тэгэхээр энэ улсууд хоорондоо маш сайн ярилцдаг, ойлголцдог. Одоо бие биенийхээ гаргаж байгаа үйлдэлийг алийг хүлээн зөвшөөрөх үү, алийг хүлээн зөвшөөрөхгүй байх уу гэдэг дээр бас тодорхой ойлголттой болох юм бол энэ гэр бүлийн хүчирхийлэл гэдэг асуудал бол бас харьцангуй багасах боломжтой гэж зөв өмгөөлөгчний хувьд бол үздэг. Дуудлага мэдээлэл одоо яг практик дээр ажиллаж байгаа хүний хувьд ямар вэ? Ямар төрлийн хүчирхийлэл ер нь асуудал хоорондоо үлдэж байна? Ер нь бол цагдаагийн байгууллагт дуудлага мэдээлэл бол оройн цагаар их хвчлэн гэр бүл хүчирхийлэлээр бүртгэгддэг. За энэ нь болохоор архи секторал хундааны зүйл хэрэгэлсэн үедээ бүртгэгддэг. Манай нутаг төсвөрийн хувьд болохоор архи секторал хундааны зүйл нэвтрүүлэн хэрэгэлсэн хүмүүс их хвчлэн орж ирдэг. Тэгээд цагдаагийн байгууллагт дуудлага мэдээлэл орж ирээд гэр бүл хүчирхийллийн үйлдэгцээ ингээд шалгаад үзэхэд хвчлэн хүсэл зориг за бие махбодод нэгэндээ халдсан байдлаар орж ирдэг. За тэгэхээр хүсэл зоригийн эсрэг гэдэг ахын юу вэ гэхээр тодорхой үйлдэл хийхгүй байхыг албаддаг, шаарддаг тий шөнө орж ирээд эхнэрийгээ босч ирээд чи цай хоол хийгээд гээд амгалан тайван мэдлийг алдагдуулдаг. За тэгээд гар утас интернет банкыг нь шалгадаг. Хардталтаас үүдэлтэй маш олон үр дагаврууд байдаг. За яг зодсон барьсан асуудал дээр гэх юм бол манай цагдаагийн байгууллагаас гэмтлийн зэрэг хохирогчоос та шүүх хэмжлэгт үзүүлэх үү гэд асуудаг. Хэрвээ хохирогч шүүх хэмжлэгт үзүүлээд гэмтлийн зэрэг тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээнэ. Гэмтлийн зэрэг тогтоогдог бол зөрчлөөр шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад шүүхээр хариуцлага хүлээлгдэг. Цаашдаа энэ баривчилгаа гэдэг зүйлэн дээр одоо хууль хөнгөлөгч хүний хувьд бол ямар зохицуултууд хийвэл илүү боломж байгаа гэж та харж байна. Одоо жишээлбэл гадны бас сайн улс орнуудын туршлага бас байна л да тийм ээ. Ер нь тэгээ гэр бүлийн одоо хэргийг дансан шүүх байгуулах ч юм уу. Тэгээ манай улсад бол одоо энэ 2026 оны 1 сарын 1-ээс гэр бүлийн шүүхийн байгуулсан. Одоогоор бол үйл ажиллагаа юм бол жигдрээгүй байх шиг байна тийм ээ. Тийм үйл ажиллагаа жигдрээг байгаа. Гэхдээ гэр бүл хүүхдийн шүүхгээ тусдаа шүүх байгуулахаар одоо ингээд ер нь яригадад одоо үйл ажиллагааг нь одоо эхлүүлэх хэрэгэнд бэлдэж байгаа. За баривчлах арга хэмжээ гэдэг бол харьцангуй бас хоёр талтай. Зарим хүн нь бол одоо ингээд баривчлагдаад тэнд чинь нөгөө сургалт соён гэр бүл ажиллагаанд бас хийгддэг байхгүй юу? Одоо ингээд гэр бүлийн хүчирхийлэлтэй ингэж явж байгаа та нар энэс үргэлж зэрэглэхээр сургалт орох. Тийм сургалт ордгийн одоо ингээд 30 одоо 7-30 хоногийн баривчлага байна шүү дээ. Ингээд 7 хоногт нэг 2-3 удаагийн сургалт ордог тэнд. Тэгэхээр яг ямар зөрчилд холбогдож орсноос нь шалтгаалаад одоо гэр бүлийн хүчирхийлэлтэй байх юм бол гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх одоо энэс яаж ангид байх вэ гэдэг юм уу тийм ээ одоо зам тээврийн ослоор одоо нэг арх уужгаад согтуугаар тээврээр хэрэгсэл барьсан байх юм бол бас яг энэ чиглэлээр ингээд сургалтууд ордог. Тэгэхээр энэ сургалтыг бас хүлээж авах чадвартай хүн байна. Одоо бас хүлээж авах бас нэг чадваргүй ч юм уу тийм ээ одоо тэр хүлээж авахгүй хүмүүс бас байгаад идэг. Хэрвээ одоо энэ сургалт үр дүнтэй сургалтанд суугаад энийг ойлгох юм бол энэ хүн дахиад гэмтэр одоо ийм зөрчил гарахгүй байх боломжтой. Энэ чинь хүний ухамсараас одоо шалтгааллах асуудал шүү дээ тий. Тэгэхээр зарим улсууд бол за үнэхээр болохгүй байна. Би ч одоо ингээд буруу зүйл хийж байгаа юм байна. Гэр бүлээ одоо хүндлэх хайрлах хэрэгтэй юм байна. Хиндэ хүлээжтэй төвчээртэй байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авдаг. Гэтэл зарим нь чи намайг өнөөдөр ингээд ийм газар авчирчлаа гэд гараад дахиад дамжрах асуудал бас байдаг. Тий. Үүнээс болоод гэрүүлийн нөгөө хүчирхийлэл маань бүр цаашаа дамжираад зөрчил байсан бол гэмт хэрэг болох ийм шат руугаа орж байгаа нөхцөл байдлууд бас байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр бол тэр соён гэрүүлэх сургалтын ажиллагааг бол нэлээд сайн чанаржуулах хэрэгтэй байх. Мэргэжлийн багш нар тийм чадваржуулах хэрэгтэй байх. Нэгдүгээр та хоёрдугаар тэгэхээр бас арай өөр төрлийн арга хэмжээг сонгох бас боломжтой гэж бодож байгаа. Заавал баривчлаад гэр бүлээс нь нийгмээс нь тусгаарлах биш тийм ээ. Одоо яг хувь хүнд нь өөрт нь чиглэсэн ямар арга хэмжээ авах юм бол бас арай илүү үр дүнтэй байж болохоор энэ торгуулийн ч юм уу тийм ээ. Одоо гэр бүлтэйгээ нэг 14 хоног уулзахгүй ч юм уу тэр тусгаарлаж өөр байранд аваачих биш. Одоо нөгөө хязгаарлалт тогтоох маягийн ийм арга хэмжээ авах бол би бас боломжтой гэж харддаг. Хэрвээ тэгэх юм бол тэр хооронд ч хүмүүс бодно шүү дээ. За би ингээд гэрээсээ хоолой нөгөө хүүхчүүд маань яаж яадаг бол
одоо би их буруу юм хийжтэй гэдгээ ойлгох бас нэг хэсэг байна тийм ээ. Энээс болоод одоо гэр бүл одоо хэрвээ зөвчлөл гэмт хэрэгээс болоод гэр бүл салах байсан бол тусдаа байсан хугацаанд энэ хүн өөрийнхөө үйлдэлийг ойлгоод эргэж уулзахтай хоёулаа бас хоорондоо ярилцаад одоо хоёулаа ийм юм дээр алдсан юм байна. Эсвэл одоо сэтгэл зүйчд хандах ч юм уу. Ийм одоо арга хэмжээнүүдийг авах юм бол одоо хоёр тал маргаан зөвхөн нэг талаас гарахгүй шүү дээ. Бас хоёр талаас гарна тийм ээ. Тэгэхээр гэр бүлээ одоо хоёулангийн хамттанд байлгаж хагаад одоо сэтгэл зүйчийн тийм судалгаа зөвлөгөөнд тийм хамруулдаг байх юм бол бас их үр дүнтэй арга болно гэж бодож байгаа. Сэтгэл зүйчид ажиллавал сургалтын зөвхөн одоо хуулийн татаасаа биш тийм ээ. Гэр бүлийн үнцнийг мэдрүүлэх юм уу тийм. Одоо сая ярьлаа тийм ээ. Ер нь ингээ баримтчилгаан дээр одоо ингээд анх удаа баримтчлагдаад дараа нь баримтчлагдаад ингээ баян ингээ баримтчлагдж байгаа тохиолдлууд байна уу? Ер нь бол 3 удаагийн давтамжтай тохиолдол бас байна. За эхний удаа бол 7 хоногийн баримтчилгаанд яваад за ахаа хэдэн сар байж агаад дахиад гэр бүл хүчирхийлүүлээд 14 хоногийн баримтчилгаанд яваад дахиад давтан гэр бүл хүчирхийлүүлээд 30 хоногийн баримтчилгаанд яваад. Насны хувьд ямар байна? Чиний одоо залуу хсууд байна уу? Эсвэл одоо олон жил ингээд хангилсан хүмүүс байна уу? За залуу хсууд бол эхний удаадаа бол үнэхээр залуу хүмүүс болохоор ойлгож ухаардаг. За ахмад насны хүмүүс маань одоо тий удаа дараа гэр бүл хүчирхийлүүлсэн хүмүүс маань ер нь жоохон тасцсан, дэвжүрсэн байдалтай байдаг. Тэгэхээр одоо хохирогч хүн нэгэн дөөрөө хохирчлаа. Одоо энэ хүнийг цагдаагийн байгууллагаас шалгуулъя. Ингээд гомдол мэдүүлэг өөрөө утсаар өгж байгаа шүү дээ. Тийм их тохиолдолд бол энэ тохиолдолд тэр хүн юун дээр анхаарах хэрэгтэй. Эхлээд шинжээчээр бас шинжээч ажилуулаад тэнд хамаг дүнгэлтээ хийлгэх хэрэгтэй биз дээ тийм ээ. Эсвэл одоо ингээд шүүх эмнэлгийн магадлалаа хийлгдэг ч юм уу. Анхаарах хэрэгтэй зүйл нь байна. Ер нь гэр бүлийн хүчирхийлэл дээр бол нөгөө үнэлгээ хийгддэг. Нөгөө хамтарсан бүрэлдэхүүн очоод хамтарсан бүрэлдэхүүн дотор нь сэтгэл зүйчүүд байгаа юу? Гэхдээ одоо тэгээд цагдаа тэр нөгөө нийгмийн ажилтан гэр бүл хөгжлийн төвөөс тэр гээд ингээд баг байдгийн. 108. Тийм тэгээд тэндээс очоод үнэлгээ хийдэг. Үнэлгээгээр одоо яг ямар төвшөнд байна гэдгийг гаргаж ирээд тэр үнэлгээ гаргасан улсууд бас тэр гэр бүлийнхэн одоо тэр дуудлага өгсөн хохирогчд бол бас зах хэмжээний зөвлөгөө өгдөг. Хэрвээ одоо яг үнэхээр одоо өөрийнх нь ил харагдах шарах гэмтэл байх юм бол одоо шүүх эмнэлэгт үзүүлэх гэдгийг бол зөвлөнө. Үзүүлэх хэсэг нь бол нөгөө хүний өөрийнх нь хувийн асуудал байдаг учраас тийм ээ одоо би ингээд шүүх эмнэлэгт үзүүлье гэд үзүүлээд хэрвээ гэмтлийн зэрэг тогтоогдоод одоо хөнгөн зэргийн ч юм уу хөндөгтөр зэргийн ингээд ямар нэгэн гэмтлийн зэрэг тогтоогдох юм бол энэ маань зөрчлийн хэрэг биш эрүүгийн хэрэг болоо явчихдаг. Тэгэхээр эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдэг үг болно. Эрүүгийн хариуцлагад хүлээх хэрэггүй гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байх юм бол зөрчлөөрөө шийдэгдэх ийм боломжтой болдог. Тэгэхээр эмнэлгийн байгууллагад хандах шинжээч хандах гэдэг бол одоо нэг хохирогчийн одоо зөрчилд одоо тэр хохирсон хүний өөрийнх нь эрхийн асуудал гэдэг учраас чи яг одоо эмчд очиж үзүүл гэж шаардах бол тийм боломж байдаггүй. Ер нь бол хүмүүс үзүүлжл байх хэрэгтэй гэж би боддгийг. Яагаад гэвэл ямар нэгэн байдлаар ил харагдахгүй ч гэсэн дотор одоо тархитлагонд ч юм уу өөр газарт гэмтэл үүссэн байхыг одоо үүсэхгүй. Тэгэхээр эмнэлгийн байгууллагад хандаад тухайн үедээ ямар гэмтэл авсан байна уу, гэмтлийн зэрэг тогтоогдохоор байна уу үгүй юу гэдгээ шалгуулчих нь бол би зөв гэж боддгийг. Нэгдүгээр хоёрдугаарт одоо яаран дуудлага өгөхөөс өмнө зөв жижиг асуудлууд байна шүү дээ. Одоо түрүү ярьсан тийм ээ ялахгүй зүйлээс ингээд дуудлага өгчөө дараа нь тэрнийг одоо би гомдлоо буцааж авъя. Одоо энэ нэргийг болио гэдэг ийм асуудал ярьдаг. Ийм жижиг асуудал дээр бол бас их бодох хэрэгтэй, хүлээжтэй байх хэрэгтэй. Нэг хэрэлдээл цагдаагийн байгууллагад хандаад байх юм бол энэ ч одоо гэр бүл гэж байх хэрэг байх юм уу? Тийм ээ. Тэгэхээр хичнээн бас хүлээжтэй төвчээртэй байдаг гэдээ одоо зодож нүдэн лахтан гэртээ ингээл дуугаа суугаад ийн гэдэг чинь бас байж болохгүй асуудал шүү дээ. Тэгэхээр энэ харьцангуй ойлголт төр хүмүүс өөрсдөө бас зах хэмжээний мэдлэгтэй байх ёстой гэж бодож байгаа. Тэгэхээр энүүнийг бол одоо цагдаагийн байгууллага одоо манай хуучин тусцааны төвөөс ч гэсэн одоо иргэдэд бас тодорхой хэмжээний мэдээлэл өгж байгаа. Богино хэмжээний сургалт өгөх юм бол хүмүүс энэ дээр илүү ойлголттой болно. Аль талдаа зөв шийдвэр гаргах боломжтой болно гэж хэлж байна. Ер нь сая дурдагдлаа тийм яаралтай дуудлага өгөө тий. Маргаан гараад маргааш өглөө хүрээд ирэх тохиолдол ер нь сартаа хэдэн удаа болдог чи. Яаралтай тохиолдол. Тийм нэг сард ч юм уу тий. Буцааж авах гэдэг асуудал. Одоо ер нь бол байнга тавтагддаг. Гэр бүл хүчирхийлэл гэдэг чинь өөрөө хаалттай алхны цаана хамгийн ойр дотны хүндээ хүчирхийлүүлээд байгаа явдал ахгүй юу. Тэгээ эхнэр нөхөр хоёр маргалдаад
За жишээлбэл эхнэр нөхөр хоёр маргалдаад нөхөр нь эрүүлжүүлэх саатуулах хоёр нь 24 цагийн хугацаагаар эрүүлжүүл. За эхнэр нь маргааш нөгөө нөхрөө ирж авахдаа би зүгээр л нөхрөө эрүүлжүүлмээр байгаа болохоор цагдаагийн байгууллагт хандсан гэдэг. За яг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад эхлээд нөгөө эхнэр нь те гэр бүл хүчирхийлэлд өртсөн байдаг. За тэгэх юм бол нөгөө эхнэр нь гомдлоо буцааж авах ямар ч боломжгүй. Зөрчил үйлдэгдсэн тогтоогдсон бол заавал шүүхээр орж шийдвэрлэл. Тэрнээс иш гомдлыг тухайн хохирогч би гомдлогээ би өргөдлөө буцааж авъя гэсэн ч буцаах ямар ч боломжгүй байдаг. Яг одоо яг энэ жишээн дээр бол одоо яг цаашдаа энэ хууль энэ хэвээр ингээд хэрэгжээд явах юм бол энэ хууль нь үр дагаврын үнэлгээ судалгаа хийж дахин шинжилсэн найруулгыг одоо хууль зүйн яамнаас хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас бас шинжилэн боловсруулж байгаа юм билээ тийм ээ энэ хуулийг. Тэгэхээр яг нөхрөө ингээд баримтлуулдаг асуудал гарвал улам энэ хаалттай байж болохоор юм байна тийм ээ. Нөгөө эхнэр нь тэрийг нуух тий. Өнөөдөр ингээд мэдүүлэг өгчөөд маргааш очиод мэдүүлгээс татгалзсан асуудал байна. Ямар тохиолдол байна? Одоо эхнэр нь нөхөр нь эрүүлжүүлэх саатуулах байрнаас мэдүүлэг өгөөд гарсан. За тэгээ ихэ тохирогчтой холбоолоод дахин мэдүүлэг авах шаардлага гарахад 7 хоног өнгөрлөө, 5 хоног өнгөрлөө. Эхнэр нь арай гэж нэг цагдаагийн байгууллагаас дуудаа ирүүлээд тэг гэрт нь очиж авчираад ирэхэд би тийм мэдүүлэг өгөөгүй. Манай нөхөр намайг хүчирхийлүүлээгүй гэд тухайн үеийнхээ амбицаар баахан мэдүүлэг үнэн зөвөөр өгсөн. Дараа нь тэгээ мэдүүлэхээсээ татгалцсан тий. Тэгэх юм бол хамгийн түрүүнд очисон эргүүлийн офицерын ингрийн камерт үзлэг хийж болно. Тэгэхэд яг тухайн эмэгтэйгийн гаднах шарах сорив ямар байсан? Тухайн гэрт ороход гэр бүлийн яг үнэлэлт ямар гарсан гэд. Тэгээ одоо мэдүүлэхээсээ буцсан тохиолдолд тэгж л нотлох арга хэмжээ авна. Эсвэл хажуу хөршөөс нь арга хэмжээ асууж болно. Тухайн үед чанга дуу чимээ гарсан уу? Гэд. Ер нь хөршийн холбоо хэр сайн ажиллаж байгаа юм. Ер нь одоо тэгэхээр одоо танах бол сонгоо хайрхан дөр ихэнх нь одоо гэр хороолын айлууд байгаа гэсэн тийм ээ. Тэгэхээр нэг орон сууцны айлд бол одоо бид нэр сонсогддөө шүү дээ. Одоо хөөгөөд ойлох. Тий тэгээд тэр орон сууцны айл одоо тэгээд ядчил тэр хүнээ бодохгүй ч гэсэн нөгөө талдаа унтахын төлөө бас дуудлага өгдөг тийм ээ. Тэгэхээр гэр хороол гэдэг чинь нэг бас тийм одоо хийнэ боломж нь бас мөн таар байгаа шүү дээ. Хөршийн холбоо ер нь мэдээлэл хэрэг өгч байна. Хөршийн холбоо ер нь бол цөөнх тохиолдол өгдөг. Тийм. За яг энэ дээр бол ямар хяналт тавиад байгаа вэ гэхээр манай нөгөө хороодын хэсгийн ахлагч нар тухайн айл өрхийг хариуцдаг ахлагч нар тий. Энэ айл гэмт хэрэг зөрчил хийж магадгүй шүү. Энэ айл ингээ бүлэг бөгнөрл үүсгэж арх секторл хундаа нэмзүүлэх хэрэгжилж байгаа. Энэ айлын хүн одоо удаа дараа арх секторл хундаа нэмзүүлэх хэрэглээ гэр бүл хүчирхийлүүлж байгаа гэд хэсгийн ахлагч нар цагдаагийн байгууллагт мэдэгдээд хүүхдийн эрх зөрчигдсөн бол нөгөө тусгай дугаар 108-д мэдэгдэж байгаа тохиолдол бол гардаг. Одоо энэ судалгаан дээр зарим дүрд гэр бүлийн хүч хэрхийлэлд үйлдсэн 3 тохиолдлын нэг нь хөнгөн гэмтэл учруулсан байхад байнга шинж чанартай гэж үзэж байгаа маань тийм ээ. Зарим тохиолдолд бол одоо 24 цагийн дотор 3 удаа додуулсан тохиолдолд бол одоо энийг бол нөгөө байнгын шинжийг хангахгүй гэдэг шийдвэр гарч байгаа юм байна шүү дээ. За гэмтэл тогтоогдсон байх юм бол энэ зөрчлийн шинж биш эрүүгийн хэргийн шинжтэй болно. А нэг удаагийн одоо гэр бүлийн хүчирхийлэлээр ч одоо гэмтлийн зэрэг үүсгээд эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой. За ер нь яг зөрчлийн тухайд байнгын гэж үзэж байгаа 6 сарын хугацаанд 3 удаагийн давтамжтайгаар одоо гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад очисон байх юм бол энийг байнгын шинжтэй гэж үздэг. А энэс тэгээ байнгын шинжтэй юм бол энэ манус эрүүгийн хуулийн 11 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийллийн гэмтрийг өгүүлдэж байна гэдэг ийм үндэслэл нь болдог. А зүгээр одоо нэг 6 сарын дотор 2 удаа хийчихэл дараагийнх нь давтамж нь бас нэг арай өөр хугацаатай нэг жилийн дараа ч юм уу ингэх юм бол энэ маань нөгөө байнгын гэж үзэх боломжгүй болчихдог байхгүй юу. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл гэдэг заавалжгүй одоо тэр 6 сарын дотор 3 удаа ингэж үйлдэхийг хүлээж иж гэмт хэрэг болгоно гэдэг бол өөрөө бас нэг талдаа жоохон тийм өрөөсгөл ойлголт байгаад байгаа юм. Энд чинь зарим үед нь дуудлага өгөн, зарим үед нь өгөхгүй, зарим үед бол гайгүй үед бол дуудлага өгч байгаа. Заримдаа бүр дуудлага өгөх тэнглгүй болтлоо бас хүчирхийлэлд өртөж болно шүү дээ. Тэгэхээр энэ үнийг бол бас харгалзаж үзээд ядаж жилд нэг 3 удаа гэж байх юм бол нөгөө давтамжийн хугацаа жоохон урт болоод эрүүгийн хариуцлага хүлээх хугацаа жоохон ойрхон болох юм бол хүмүүс бас энэ дээр одоо өөрийнх нь төлөв шүү дээ тийм ээ. Одоо хариуцлага хүлээх гэж байгаа хүн ч гэсэн тийм бол би бас хэрэгт орчих шүү гэдгийг бас бодох боломжтой болох учраас 6 сар гэдэг хугацаа би бас жоохон сонгож тавиад өгвөл зүгээр юм уу л гэж боддгийг.
Одоо энэ хэрэг хинэн шийдвэрлэх ажиллагаа удаашралтай гэж үзээд байгаа шүү дээ. Тэгээ яагаад тийм болж байна? Ер нь бол тухайн хүн зөрчил үлдээд тайлбар мэдүүлэг өгөөд тухайн шийдвэр зөрчлийн эрийг нэгдээд шүүхэд хөргүүлээд холбогдогч өөрөө оргон зайлсан тий зөгцсөн санаатаагаар эсвэл хил гараа явсан тохиолдолд хэрэг удаашраад эхэлдэг. Шүүхийн саналтай хэргийг гаргасан бол тухайн хэргийн хөөөлцөх болон хугацаанд зогсчдөг. Тухайн хүн хизээ ирнэ тэр үед шүүхээр заавал орж хэргийн шийдвэрлэх ажиллагаа дуусгана. Одоо яг практик дээр тийм асуудал гардаг уу? Одоо жишээлбэл одоо хохирогчийг одоо ингээд шүүх хурлаа хойшлуулсаар байгаа 6 сарыг ч юм уу ингээд авчдаг тий. Тэгсэн чинь одоо хүн хийх хугацаанд дууссан гэдэг ч юм уу асуудал гардаг уу? Тэгээ ер нь тийм тохиолдолд бас цөөнгүй бий. Гэхдээ нэгэнд нөгөө зөрчилч нь бас хэрэг шалгах хугацаатай шүү дээ. Ер нь тэр хугацаантаа бол шүүхтээ шилжчих юм бол уг нь зөрчлийн хэрэг бол бас харьцангуй хурдан шийдэгдчихдэг. Өстой нөгөө холбогдогч маань өөрөө оргон зайлаад алга болчих нь бол энэ хугацаанд удаашрах боломжтой байдаг. Хохирогчийн эрхийг хамгаалах ажил хэрэг юм. Хамгаалж чадчихна уу? Хохирогчийн эрхийг хамгаална гэдэг бол ер нь урьдчилан сэргийлэх ажиллагаагаар л хийгдэх ажил. Тийм тэгэхээр ямар эрх чинь ямар нөхцөл зөрчигдөж байна вэ гэдгийг тэр иргэдэд ойлгуулах л хамгийн чухал. Тэгэхээр энэ ойлголтыг ямар эрх нь байх вэ? Жишээлбэл одоо төр хамгаалах байр гэдэг ч юм уу тийм ээ? Байгаа. Дүүрэг болгонд төр хамгаалах байр байгаа. Их хүүхдэд төр хамгаалах, гэрч хохирогчийг хамгаалах гэдэг шигтэй ийм байрнууд байгаа. Гэтэ заримдаа нөгөө байранд дунд өрчдөг юм шиг байна. Тэгэхээр нөгөө хүний хүлээж авч чадахгүй ийм нөхцөл байдал үүсдэг тохиолдлууд бол байдаг. Ер нь нөгөө яг тухайн хэрэг болсон газар нөгөө очиж үнэлгээ хийнэ гэсэн шүү дээ. Үнэлгээ хийгээд одоо үнэхээр энд байх боломжгүй байна л гэх юм бол тэндээсээ шууд хамгаалах байр руу аваад явдаг хүмүүсээ. Тийм одоо тэр насанд өрөөгөө бага насны хүүхэд одоо тэр хүчирхийлд өртсөн хүнийг хамттан тэр тусгаарлах байр руу хамгаалах байранд аваачдаг. Тэгээ хамгаалах байранд одоо бас удаан хугацаагаар байлгах боломжгүй л дээ. Тийм удаан хугацаагаар бас байлгах боломжгүй байгаад байдаг учраас тэр бол бас жоохон хүндрэлтэй байдаг. Яг нэг гэр бүлийн хүчирхийллийн хугацаа хизээ дуусах гэдэг бол одоо бас тааж мэдэх боломжгүй учраас одоо холбогдсон хүнд маань арга хэмжээ аваад нэг 7-10 хоногийн баримтлаганд явсан тэр хооронд нөгөө хүнээ гаргацдаг. Тэгтэл нөгөө хүн маань гарч ирээ дахиад хүчирхийлүүлэх бас боломж байдаг учраас байнгын харуул хамгаалтанд байна гэж бол тийм боломж байхгүй. Тэгэхээр хүн өөрөө ямар нөхцөлд би хамгаалал өөрийгөө яаж хамгаалах вэ гэдгийг л хамгийн сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр энд бол хүмүүсийг бас сургаж таниулах арга хэмжээ авах нь л зүйтэй гэж бодож байгаа. Одоо гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүс байвал хууль зүйн зааны төвд ирж өнгөөлөгчтэй уулзч болно тийм ээ? Болно бол манай дээр бол ямар ч хэрэг зөрчилд холбогдсон улсууд ирээд зөвлөгөө авах боломжтой. Яг үйлчлэгээ үзүүлэх нь бол бас хуулиараа хязгаарлагдмал байдаг. Тэгэхдээ манай хууль зүйн тусалцааны төвөөс бол одоо хороо дүүргийн хэрэгтэд сургуулийн хүүхдүүдэд тийм ээ даахлах дунд ангийн хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрлэхэлд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх гэдэг чиглэлээр бол байнга сургалт ордог. Тэгэхээр бол хүүхдүүд бас тодорхой хэмжээний мэдээлэлтэй болж энэ хүүхдэд авсан мэдээллийг гэр бүлийнхэнтэй очиж хэлж гэн хороо дүүргүүд дээр бас нээлттэй хаалганы өдөр хийж гэн тэн дээрээ одоо хорооны иргэдэд бас энэ гэр бүлийн хүчирхийлэл гэдэг юмны тухай сургалт ордог. Сургалт ордог юм тий. Ер нь одоо яг ингээд сургалт ордог юм. Сургалт ордог гэж байна. Тэгэхээр яг хүүхэд ингээд аав ээжийг зодож байна гэдэг ч юм уу мэдээлэл өгж байгаа тохиолдол байна уу? Тохиолдол бол байна. Яг тухайн хүүхдээ одоо аав ээжийг зодоод энэ яралтай ирээрээ гэсэн 7 хоногт нэгээс юм уу 2 удаа тийм дуудлага ол ирж байгаа. Тэгэхээр зөрчил шалгуулт шийдвэрлэх ажиллагаа явуулаад хохирогчоос тий одоо ээжээс нь мэдүүлэг тайлбар авъя гэхэд Монгол Улсын үндсэн хуулийн 16-гийн 14-р зааснаар би нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тийм тохиолдолч гардаг. Тэгэхээр нөгөө насанд хүрээгүй хүүхдээс тий хорооны гэр бүл хүчирхийллийн нийгмийн ажилтан хууль ёсны төлөөлөгчөөр томилоод насанд хүрээгүй хүүхдээс гэрчээр мэдүүлэг аваад тэгээ зөрчил шалгуулт шийдвэрлэх ажиллагаа үргэлжилдэг. Хүүхэд мэдүүлэг өгөө дараа нь дахиж хүүхэд өөрөө хүчирхийлэлд өртсөн тохиолдлууд байдаг уу? За тийм тохиолдол болоод догоор гараагүй. Гэхдээ зарим дүүргүүдэд бас гарсан болно. Энэ бол нөгөө яг хаалттай алганы цаана юм болохоор
гэртээ одоо чи эцэг гэхийгээ инглээ те ингэж болохгүй гэдэг бас хулга ээж аав хийдэг байхгүй. Хэрвээ чи ингээд ээж аваараа ингэж яхад цагдаагийн байгууллага дуудлага өгөөд байх юм бол ээж аваар чинь сална ч гэдэг юм уу те. Аавыг чинь барьцлаад. Тийм аавыг чинь аваа явчихна, аав чинь шоронд орно. Тэр ингээ хэлчихээр нөгөө хүүхд чинь тэр нарийн цаад учрыг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр нэрээ би болохгүй юм хийчих юм болов гэдэг юм бас ойлголт төрчдөг. Тэгэхээр энэ талаар бол хаана л анхаарч үзэж явах хэрэгтэй асуудал. Юу н хамгийн гол нь одоо нөгөө соён гэгэрүүлэх гэдэг ажиллагааг л маш сайн хийх юм бол одоо хүүхдч вэ, хөгшинч вэ, одоо залуучууд гэр бүл болж байгаа улсуудыг бол маш сайн анхаарч ойлгож авдаг байх ёстой л гэж бодож байна. Мэдээж гэр бүл бас аав ээжтэйг амьдрэх хосууд байна тийм ээ. Тэгээ ахмадтай иргэд тэр мэдээлэл өгч байна практиктэй. Ахмадтай иргэд ерөн цөөнх. Тийм. Ахмадтай иргэдэд одоо манай хүүхэд миний тэтгэврийг тий аваад явчлаа. Манай хүүхэд ингээд намайг удаа дараа зодлоо гэсэн тиймэрхүү ганц нэг дуудлага орж ирдэг. Гэхдээ манай бэрийг зодож гин манай хөргөн гэдэг ч юм уу тийм дуудлага мэдээлэлээр ирдэг байна. Тийм бол нэг тийм сайн одоогоор бол байхгүй байгаа юм тийм. Хаяа бол орж ирнэ. Ерөнхийдөө энэ одоо залуу хосууд бол дорн дуудлага мэдээлэл өөрсдөө өгдөг. Одоо нөгөө нэг жинзээ үеийнхэн гэж яриад байгаа шүү дээ. Зинжи үеийнхэн ч одоо харьцангуй өөрсдөндөө ихтгэлтэй өөрсдийнхээ эрх ашигыг мэддэг болсон хүмүүс цагдаагийн байгууллагад хөвчлэн дуудлага өгж байгаа. Тий. Өөр хариуцлах нь юм байд юм биш үү? Дараа нь би ингэх байсан юм биш үү? Гэт. Одоо энэ цахим орчинд ер нь ингээд дэлгэрсэн үед одоо ингээд хүн болгон л харж байгаа шүү дээ. Цахим орчинд ийм боллоо, тийм боллоо гэл. Тэгээ одоо харьцангуй залуу хүмүүс өөрсдийнхээ эрх ашигыг хамгаалдаг болсон байна. Харьцангуй цагдаагийн байгууллага дуудлага мэдээлэл өгөөд миний эрх ашиг ингэж алдагдаад байна гэдэг дээр ингээд дуудлага мэдээлэл өгж байгаа. Ерөнхийдөө хувь нь залуучууд байгаа гэж ойлгож байна. Дийлэнх залуучууд. Тэгээ ахмад насны хүмүүс маань болохоор яг л нөгөө нэг өмнө яасан шиг ингээл төвчээл байж би ингээ болоод идгийн гэсэн утгатай. Дундаж насны залуучууд. Төрийн байгууллагын уялдаа холбоо хэрэг. Одоо мэдээ зөвхөн цагдаагийн байгууллага бол газар дээр нь очиж ажиллаж байгаа шүү дээ тийм ээ. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо бас би харьцангуй гайгүй гэж хэлнэ. Яагаад тэгэхээр одоо гэр бүл хүүхд хөгжлийн газар гэмтэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл ингээд цагдаагийн байгууллага хороо дүүргийн нийгмийн ажилтнууд дээр ингээд бүгдээр нэг баг болоод ажилладаг. Одоо яг ийм зөрчил гарсан газар дээр бол багаараа очиж ажилладаг. Энэ дээр бас зохимжийн үнэлгээ өгдөг. Тэгээд зөвлөгөө өгдөг. Тэгэхээр энэ ч бол дандаа төрийн байгууллагын ажилтнуудын хийж байгаа ажил байхгүй юу? Тэгэхээр бол бас харьцангуй гайгүй хамтарч ажиллаж чадчих байгаа гэж бодож байна. Одоо шүүхийн процесс дээр очиад гэр бүл дахиж эвлэрэх үү эсвэл гэр бүл салах уу энэ тохиолдлууд нь статистик тавьж байдаг. Нэгэн шүүхтэр очихсан гэр бүл цаашдаа дахиж амьдрах уу? Шүүхтэр бол гэрэл цуцлах нөхцөлд шүүхтэр очиж штэ. Энэс өмнө эвлэрүүлэн зуучлалаар бас ордог. Гэрэл цуцлах асуудал заавалчгүй хүчирхийлэл төрөнгийн маргаан хоёр байхгүй бол эвлэрүүлэн зуучлалаар ордог. Тэгээ эвлэрүүлэн зуучлал дээр бас тодорхой хэмжээний ярилцлага хийдэг хугацаа бас тогтоож өгдөг. Эндээс эвлэрээд явж байгаа усуд бас байна. Одоо үнэхээр бид эвлэрэхгүй байна гэх юм бол шүүхөр ороод гэрэл цуцлж байгаа асуудал байна. Гэрэл цуцлж байгаа асуудал бол бас олон шүү дээ. Сая бидний ярилцах хугацаанд миний асуугаагүй нэмэлтээр бас энэ сэдвийг ингэж ярьчих юмсан гэж бас бодож байгаа. Саналууд байна. Одоохондоо санал бол надад ихтэй уриалга байна. Өөрөө зөрчигдсөн эрхийг хамгаалаасай цагдаагийн байгууллагт тий одоо мэдэгдэж байгаа бол тэрийг сайн бодоосай гэдэг уурандаа нэг удаагийн тохиолдлоор цагдаагийн байгууллагт мэдэгдээд гомдол мэдээллийг хүлээж аваад тэрэндээ буцаая гэсэн ойлголт битээ гаргаасай л гэж үзэж байна. За миний хувьд бол гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол ер нь их өргөн ойлголт. Зөвхөн хосуудын хаоронд байдаг юм бишээ. Тэгэхээр одоо хэн нэгэн гэр бүлийн гишүүдийн чинь эрх зөрчигдөж байгаа, хүчирхийлэл өртөж байгаа бол нэг өстой битгий нөө одоо зохион газарт нь мэдэг тэгснээр та өөрийгөө хамгаална, гэр бүлээ хамгаална. Тийм учраас одоо нуух хэрэггүй, айх хэрэггүйгээр мэдээлэл өгч байгаарай л гэж хэлнэ. Баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч студид ирж гэр бүлийн хүчирхийлэл тэр дундаа баримтчилгаа хосууд хоорондын харилцааны талаар ярилцсан. Хоёрын ажилд амжилт хүсье. За баярлалаа. Танд ч ихсэн баярлалаа.